Техник технологи өдрөөс өдөржиж байгаа нь бидний ураг шүүдлэгээ хүч боловч энэ хөгжил нь бидний амьд харилцааг гүгүү хийж гадаах тоглоомын талбай хоосорч гэртээ цэнхэр тэлхэд ширтэн суух багчууд гэсэн. Бид өөрсдөө ч мэдлгүй техникийн боловсоор тулгамдаж буй өөр нэг аюул бол байгаль экологийн асуудал. Хүний олон талт үйл ажиллагаа нь цөлжилт хураачилтыг хурцгаж байна. Энэ аюулд хамгийн их өртөж буй бүс бол зүүн хойд Азийн орнууд юм. Зүүн хойд Азийн орнуудын залуучуудыг нэгтгэж тэдний дунд итгэлцлийг бий болгоно. Бид тэдний экологийн сэтгэлгээнд өөрчлөлт хийж залуус хоорондоо мэдлэгийн хуваалцах баг хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн Монгол орны үзэсгэлэн газраараа илж хөгжөөн тоглоом тэмцээн уралдаанд хамруулж бусадтай илүү харилцаа үүсгэх боломжийг бүрдүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээр зүүн хойд Азийн орнуудын нэг зорилготой залуучуудыг хамарсан сайн дурын сүлжээг үүснэ. Сүлжээгээр дамжуулж орон орны залуучууд хамтран олон шин төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. 6 орны залуус хоорондоо нөхөрлөж зүүн хойд Азийн орнуудын итгэлцэл бэхжээд үнэтэй хувь нэмрийг оруулах болно. 네, 안녕하세요. 저는 김포대학교에 근무하고 있는 재학생입니다. 이 팀 응원할게요. 화이팅! 그리고 함께 하게 돼서 참 기쁩니다. 네. 私たちも応援します。리드 네블데치 바나. 안녕하세요. 제 이름은 명원이라고 합니다. 저는 히파대학교에서 공부하는 학생입니다. 저는 104번 진학에 응원합니다. 같이 일하게 되어서 반갑습니다. Сайн баярын дэмжиж байна. Би бидний Эдгээр орны залуус бидэнтэй нэгтгэж бэлэн байна.